Намайг Дүүрэнгийн Байдал гэдэг. Би Баян-Илгийн аймгийн Бүн цэсний 4-р багт оршин суудаг. Би нэг 30 гаруй жил хийж байна. 30 гаруй жил хийхдээ голцоо үндэсний энэ урайхаа үндэсний хорол өвшөргээ тоглоом байдаг юм би. Одоо энийг нэлээд олон их хийж байна. Олон айл төрсөн байгаа. Олон ч газар гадаадын ч хүмүүс гэсэн авдгийг. Тэгээд өвшөр хорлоос гадна цаацал хусуур ер нь хэн юу хэрэгтэй л гэдэг нэг захиалгаар хийдэг. Манай ээж аав тийм уран хүмүүс байгаагүй. Аавын аав нь ээжийн аауд нар бол уран дархан хүмүүсүүд байсан юм байлаа. Тэднээс багаж ил авч үлдсэн. Тэгээд тэгэл над уламжил хөтлөж ирсэн юм байлгүй. Энэ гэр бол манай урлан. Тэгээд нөгөө талаар бол эрхийн үйлдвэр. Тий. Одоо өвшөр гэдэг тоглоомыг одоо би хийгээд нэг өчигдөр дууссан. Өчигдөр дууссан. Тэгээд тэндээс наашаа манай хүүхдүүд зүлгээд ихнэр зүлгээд одоо ингээд будаад лагтаад яг хамгийн сүүлчийн шатандаа орж байгаа явдал юм л да. Ямар өчтэй тоглоом? Энэ одоо үндэсний тоглоом. Ямар ч байсан дээр үеэс л өвлөгдөж ирсэн тоглоом юм байлаа. Энэ тоглох журам нэг нарийн хүүхдүүдийн оюун ухаанд хөгжүүлэх дандаа тийм тоо ботсон. Тийм юм. Шүүн 64 ширхэг байхад Арслангийн нэг байна гэдэг чинь энэ Арсланд нь болохоор 64 лан гэсэн. Лангдж тоглож байгаа миний 6 ширхэг шоо хаяна. Одоо лагч гэсэн болохоор барих бас боломжгүй болоод байна. Зүгээр тайлбарлах шүүн 64 байгаа нэг лан гэсэн үг байхгүй. Тэгээд туулаа нь 32 байгаа 2 лан гэсэн. Тэгээд 16 хөдөр байгаа тэр нь 4 лан 16-аас 64. Тэгээд буг нь 8 буг байгаа 8 буг 88-ын 64 гээл хүүхдүүд ингээд тоглоол явж байхдаа бүгд хөрдүүлээд явж байгаа. Тэндээс гадна ингээд үндэсний тоглоом төвшөр хөгжин бас хийнэ. Даач одоохондоо бол ганих тоглож шалахгүй би хэмжээнд нь. Ерөөсөө тэгж л боддог шүү дээ. Үндэснийхээ эл ямыг л ер нь хөгжүүлээ. Би хажуудаа радиотой байдаг. Радиогоор сонсдог дандаа үндэсний радио болохоор нөгөө үндэснийхээ агуулмжтай бүтээлийг дэмжинэ гэсэн нүрээтэй байдаг те. Тэгэл дээрээс зөриөл хийгээд байдаг шүү дээ. Ямар ч ясна үндэснийхээ юмыг би болгож л байвал хойч үедээ юм илдээж яана л гэж ойлгож зүтгэж яадаг да. Facebook ороод хүүхдүүд гой татаад ирнэ. Тэндээс санаа авна. Тэгээд янз бүрийн байгалийн юмар хийн. Одоо арцсны мод гэдэг нэг гоё мод байгаа да. Тэр бол үнэн гоё материал. Энийгээр чинь өвшөр хорол гэвэл энэ саяных манай охин нэс хийсэн жааз. Талархлын бичиг нэг нэгдүгээр ангид орсон хүүхдийн талархлын бичигт ингэж жааз тааруулж хийсэн. Энэ бол арцсны мод. Арцсны мод. Айгуу гоё нэртэй. Өнөөхийдөө. За. Нэг цэцэг яасан. Нэг хүүхд хүртэл жилгэн шүү дээ. За намайг Бэдэлийн Нургүл гэдэг. Би одоо өвшөрийн хайц гэж байгаа. Энэ сэлбэрийг яагаад сонирхсан гэхээр би 9 дугаар ангиас эхэлж сонирхоод тэгэд хий сурсан. Цаашдаа энийг ингээд яагаад үргэлжлүүлээд дамжуул яагаад явах вэ? Тийм мэрэгчлээ болно гэж хүсдэг. Тэгээд манай аав зааж өгсөн. Хэдэн өргөмжлийн зааж хийсэн. Тэгээд ингээд аавынхаа хийсэн юм ингээд зүлгээд сэлвэрдээд чадах юм байгаа бол тэндээ хийдэг. Тэгээд аавдаа тусалдаг та.
Тий. Ямар өчтэй. Энэ бол ятгчин гэд энэ малын яс байгаа. Энэ нь одоо ятгын хүн ингэ тоглож байгаа. Энийг би нэг номноос хараад ингэ сэтгүүлээд хийсэн. За энэ төвшөрийг бол хуш гэдэг модоор хийгээд энэ нь бол ямааны арсаар энэ царыг хийсэн юм байна. Энэ бас голн айлд байгаа. Энэ нарийн сэлбэрүүдийг бол дандаа хусаар хийн. Хуш. Энэ бол хушин модоор хийж байна. Модны юу бол ангаас очиад бүр шилж байгаа даа юм би хуурай мод аваад тэнийг өвөлж үсээд бэлдээд саяны газар хадгалаад нар тусахгүй. Тэгээд дараа хаврыг бэлдцээ тэрүүн жил нь бэлдээд авчихна гэсэн. Янз бүрийн үнэтэй байна. Одоо энэ хорол тоглоомч 250-аас 80 мотлоо 60 мотлоо гэж байдаг байхгүй. 60 моттон 150 мянга. 80 моттон 250 мянга. Тэгээд энэ өвшөрийг бол 500 мянга, 600 мянга гэж зарна. Сайн Германы нэг Монгол Алтан гэр төслийн захирал Амилаа гэдэг хүн ирээ. Энэ өвшөрийг 600 мянгаар аваад явчлаа. Уг энэ нэг урлагийн битэл гэдэг утгаараа бол нарийн хийгдсэн л бол түгээр нь л үнэлчихнэ. Тэгээ би мэдээж сард тэдийг хийвэл тэдэн төгрөгийн орлоготой эрхгээр аваад явна гэсэн л тооцоон дээр л үнэлнэ. Яг тэр болгон сумын хүмүүс авч чадахгүй. Бэлэн мөнгө байхгүй, зээлээр авна, мал хараар авна гэнэ. Хүн болгон л өвшөрөх хоролдоо байхыг хүсдэг айл болгоно. Гэхдээ ерөнхийдөө бол нэлээд 30-40% нь бол өвшөрөх хоролдоо болсон байгаа. Одоо жишээлбэл саяны цэрэнд орж дарга бол авчээсэн надаас дээр. Одоо байж л байгаа гэртэн. Орон нутгийн хөгжлийн сангийн төсөл шалгаруулалтын эхлээд тэгээд би тэрний төсөл оруулсан юм байхгүй юу? Манай соёлын төвд нэг тийм орон нутг судлах танхимтай болмоор байна. Тэгээд мэдээж уран нарийн хийцээр гээд би төсөл өгсөн чинь миний төсөл шалгараад 6 сая төгрөгийн санг хүчлэлтээр дэмжигдээд тэгээд энийг хийсэн юм. Би болгосон байхгүй. Тэгээ бас л манай гэр бүл хажууд нь манай нэг хөгжлийн бэрхшээлтэй залуу байдаг юм аа. Дүү. Тэр хамтарч ажилласан. Тэгээ тэр өвг нь чамд гоё өвшөр хийж өгнө гэж ярьдаг байсан. Тэгээ хараад байсан чинь хийчмээр санагдаад тэгээ хутга тавьж чад юм нэг туулаатай хамт. Тэгээ тавьчаад гараа явуулсан байхгүй. Би засаа тэр энд ойрч болохгүй шүү. Тэгэхээр нь яадаг юм бэ гэд тэр өвгнийг би засаад ирэх хооронд нь би тэр туулааг нь хийчихсэн байхгүй. Чи болох юм бэ? Нөгөө өвгөн чинь уурлаа загнаад байна. Чи юм уу наах үес өөрөө хийж авах юм байна. Би чамд хийж өгөхгүй. Чи өөрөө чаддаг байж аж хүнээр юм хийлгээд. Тэнгүүд надад зөрөг орсон байхгүй. Тэгэл хөдөө юм чинь. Өстой гэрийнхээ нэг үннийг тайрч гарсан. Тэгэл аав ээж харчаад болох юм байна хийгээд. Тэгэхээр бүр шинэ үнийн хөрөл авч өгч байгаа юм чинь бургасан уу? Ээж мод байхгүй гар хөрөөт ерөөсөө. Тэгээд хутга хурслаа. Тэгэл ерөөсөө тэр чигт нь зөрөг ороод хийчих гэсэн. Одоо энийгээрээ тэгэл амьдраад явж байна.